Хүний ухамсар өөрөө одоо энерги дутчих юм бол нэг энерги баг хорим руугаа шилжиж тийм байна л да. Өөрөөр хэлбэл энийг болохоор зүүдний ухамсар гэж нэрлэдэг байгаа. Тэгээд зүүдний ухамсартай байхад астрал ертөнцид яг юу болдог вэ гэдгийг нэг өргөн зэвгийн Vistas of Infinity гэдэг ном дээр яг нэлээд гоё дүрслээд харуулсан мөлий. Яг өөрөө нэг тийм зүүдний ухамсартай баахан хүмүүстэй таарад тэгээд яг гайхсан юм шиг байна. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь нөгөө нэг одоо бид нэр энэ физик төвшөнд нөгөө нэг баг амьдралынхаа 3/1 унтж өнгөрөөдөг, шөнө болгон зүүдэлдэг, зүүдэндээ зарим хүмүүс нөгөө нэг болж байгаа юмд баг удирдлаггүйгээр хариу үйлдэл хийдэг, зарим нэг зүйлийг нэг байх ёсны юм шигээр хүлээж аваад яг нэг логикийн уялдаа холбоогүй ч гэсэн ингээд нэг байх ёсны зүйл юм шигээр хүлээж аваад байдаг. Өөрөөр хэлбэл одоо өгцөн үнтэй таарсан ч гэсэн нөгөө нэг амьд юм шигээр зүүдэндээ одоо нэг ярьж хөрөөд байдаг ч юм уу. Тэгээд янз янзын нэг уялдаа холбоогүй газар гочрөнгөтэй байх зүйл юм шиг нэг хүлээж аваад зүүдний ухамсар өөрөө нэг юмыг нэг unconscious байдлаар ингээд accept хийгээд хүлийн зөвшөөрөөд явцдаг. Тэгээд тийм нэг сэрж ухаарна гэсэн ойлголт байхгүй байгаа гэдэг. Одоо ямар нэг зүйл нэг анхаарал өгөхөр, алерт өгөхөөр зүйл боллоо ч гэсэн тэрийг ерөөсөө нэг зөв бурууг нь ялах гэсэн зүйл яг зүүдний ухамсар байхгүй байгаа даа. Өөрөө аюултай зүйл болж байгаа. Тэгээд одоо яг ийм зүүднийхээ ухамсараар очиад астралийн нэг орон зайд 1 жил биш, нэг хэдэн 100 жил биш, хэдэн мянган жилээр яг ийм зүүднийхээ ухамсартай юун гэд төсөөлөд үзэхээр бараг нэг гаццсан сүнснүүд гэдэг чинь өөрөө яг энэ юм биш үү дээ гэдэг одоо наашаачгүй цаашаачгүй өөрийгөө хүртэл нэг гацсан гэдгийг мэдэхгүй. Тэгээд дээрээс нөгөө нэг жишээ нь хамгийн наацхан жишээ гэвэл нэг бид нар чинь дарж зүүдлээд сэрийгээд сэрж чадахгүй байх тохиолдол ерөнхийдөө хүмүүст тохиолдож исэн байх. Яг тэрийг баг хэд дахин үржүүлээд бодох юм бол яг нөгөө нэг астрал орон зайд яг тийм уухай зүүднээсээ сэрж чадахгүй байна гэдэг чинь өөрөө маш том аюул байгаад байдаг. Тэгээд Жürgen Zewegin тэр Vistas of Infinity гэдэг ном дээр яг тийм нэг жишээ одоо чинь нэг хүн нэг кафе шопт орж ирэнгүүтээ кафе худалдаж аваад мөнгө төлөөд гарч байгаа зүгээр нэг энгийн үйл явдал байхгүй. Гэхдээ яг юу болсон бэ гэхээр одоо жишээ нь тэр орон зайд мөнгөөр юм худалдаж авна гэсэн ойлголт ерөнхийдөө тухайн тэр зүүдэлж байгаа ухамсар өөрөө бий болгож байгаа. Дээрээс нэг хармаанд мөнгө байхгүй ч гэсэн хармаанаасаа гараа гаргаж ирэхдээ гаранд нь гинт мөнгө гарч ирж байгааг хүртэл авчиад анзаарахгүй байгаад байгаа тийм сонь зүйл. Тэгээд ганц ийм сүнс нэг ийм унтаа сүнс биш, бүр хэдэн 100 хэдэн мянга сая ийм сүнс байна гэдэг төсөөлөд үзэхээр бас нэг ийм зүүдний ухамсараараа яваад байгаа тийм нэг астрал орон зайд ингээд гаццсан сүнснүүд өөрөө нэг асуудал гэсэн үг. Тэгээд яг энийг шийдэж байгаа зүйл нөгөө нэг хүний бие болж таарад байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүний биеийн тарих гэдэг өөрөө нэг одоо амьд үлдэхийн тулд нэг хувьслын үгээр ингээд баахан жижиг програм суудсан. Одоо хүний тархинд тэр програмууд нь өөрөө нөгөө нэг алерт өгөх байдлаар ингээд ямар нэг тийм нэг уялдаа холбоо авцалтаагүй зүйл амьдралд тохиолдох юм бол шууд анхаарал өгөөд яг нэг сануулах байдлаар хүнд нөлөөлж идэг. Яг энэ нөгөө нэг биологийн байдлаар ингээд ухамсарыг ингэж нэг сануулах сэрэх гэдэг процесс нь тархины төслөмжтойгоор болж байгаа гэж ойлгосон.